Сан бацгаана уу та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан гэрэн мэдчилж Монгол орны хамгийн том гол болох Сэлэн морины талаар товч мэдээлэл хүргье. За учир нь Сэлэн морин Монгол орны дөрвөн их улсын 3-аас нь их авсан гол улснуудын дийлэнхийн ойртой нэгтгэж Сэлэн аймгийн нутгаар улсын хилээр гарч Оросын холбооны улсын Бариад улсын нутагт байдаг дэлхийн цэвэр усны нөөц болсон байгаль нуурт хамгийн том цутгал нь болж цутгадаг. За ийхүү Монгол орны хангаа хинтий хөвсгөлийн усаас их авсан гол морин булаг шандны ус дэлхийн цэвэр усны нөөцийг тэжээн тэтгэж байдаг. Тэгвэл эдгээр гол морины айс ав буюу дэлхийн цэвэр усны нөөцийн эхэнд монголчууд бид бүхэн аж төрж амьдарч байгаа. Тийм болохоор монголчууд Монгол улс хүн төрөлхтний өмнө ирээдүй хойч үеийнхээ өмнө их болсон байгаль гол усаа хайрлан хамгаалж цэвэр ариун байлгах үүрэг хүлээж байдаг. За энэхүү үүргээ хунсарлаж биелүүлэхэд цаг ямагт санаж байхад хүмүүст Монгол орны газар зүй гол усны талаарх мэдээлэл хэрэгтэй байх болов гэж бодож байна. Тийм болохоор Сэлэн морин хаанаас эхэлдэг, хаана хүрдэг, ямар голууд нийлдэг талаарх мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцж байна. За Сэлэн морин хангаа нуруунаас их авсан идрийн гол, хөвсгөлийн уусаас их авсан дэлгэр морин хоёрын бэлчрээс их авдаг. За энэ хоёр голын бэлчир хаана байдаг вэ гэвэл Хөвсгөл аймгийн Төмөр булаг сумын нутагт 5 голын бэлчир гэдэг газар байдаг. За эндээс Сэлэн морин их авч Хөвсгөл аймгийн Их уул, Булган аймгийн Хутаг өндөр сумын нутгаар урсаж, Хантан нурууны урдуур, Булган аймгийн Сэлэн Хангал сумын нутгаар дамжина. Сэлэн аймгийн нутагт Битэлийн нурууны урдуур, Цагаан нуур Зүүн бүрэн сумын нутгаар дамжина. Сэлэн аймгийн төв Сүхбаатар хотын ойролцоо байдаг Сайхны хөтөл орчимд Орхон Сэлэнгийн бэлчирт Орхон голтоо нийлж улсын хил хүртэл Хөвсгөл, Булган, Сэлэн аймгийн нутгаар 600 орчим км. За улсын хилээс байгаль нуур хүртэл Оросын холбооны улсын Бариад улсын нутгаар 400 орчим км. Нийт 1000 орчим км урсаж байгаль нуур цутгадаг. Улмаар байгаль нуураас хойш Ангар мориноор дамжин Энисэ моринтой нийлж Энисэ морин Оросын холбооны улсын газар нутгийг нэвт урсаж хойд мөсөн далайн айс авд цутгадаг. За Ангар морин байгаль нуураас их авдаг бол Энисэ морин Оросын холбооны улсын Туваа улс, Монгол улсын Хилийн завсар орчим байдаг Тагны нурууны ар, Хөвсгөлийн улсын баруун биес их авч урсдаг. Уртаараа дэлхий тавд ордог том морин. Тагны нурууны араас Энисэ морин их авч урсдаг бол өөр биед нь Монгол улсын хамгийн том нуур болох Улс нуур байдаг. Сэлэн морины их болсон 2 голын нэг болох Дэлгэр морин Хөвсгөлийн улсын баруун урд бие Хөвсгөл аймгийн Улаан улс сумын нутагт байдаг. Улаан тайгын байгалийн цогцлборт газраас их авч Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын нутагт Хордол сардгаас их авсан Бэлтэс моринтой нийлж Хөвсгөл аймгийн Цагаан уул Бүрэн тогтох сумын нутгаар урсаж Хөвсгөл аймгийн төв Морин хотын урдуур Эрчмийн нурууны хойгоор өнгөрч Хөвсгөл аймгийн Тосон Зингэл сумын нутгаар дамжин Төмөр булаг сумын нутагт байдаг 5 голын бэлчир хүртэл 450 гаруй км урсаж Хангаан нуруунаас их авсан идрийн голтоо нийлж Сэлэн мориныг үүсгдэг. За Хөвсгөлийн улсын баруун урд биес Агарын гол, Дэлгэр морин, Бэлтэс зэрэг томоохон гол моринууд их авдаг бол Хөвсгөлийн улсын зүүн бие буюу Соёны нурууны ойр хаваас их авч Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын нутгаар Үүрийн гол, Уйлган гол. За Уйлган голыг Монгол төв мэднэ. Монгол үндэсний бүхийн түүхэнд 3 аварга 1 арсан төрсөн хүчтний үлгий болсон нутаг. За түүнчлэн Монголын уус товчоонд Ариг ус хэмээн тэмдэглэсэн Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын нутгаар урсах Аригийн гол, Хөвсгөл нуураас их авч Алаг Эрдэнэ Түнд сумын нутгаар урсах Эгийн гол зэрэг голууд их авч Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын нутагт Эг үрийн бэлчирт нийлж Эгийн гол Булган аймгийн Тишиг сумын нутгаар дамжин Хантан нурууны урдуур орж 470 гаруй км урсаж Эг Сэлэнгийн бэлчирт Сэлэн моринд нийлдэг. За ийхүү Монгол орны хамгийн цэнгэг устай нуур болох Хөвсгөл далаа дэлхийн цэвэр усны нөөц болсон байгаль нууртаа Эг Сэлэнгээр холбогддог. За Сэлэн морины их болсон 2 голын нөгөө гол бол Идрийн гол. Идрийн гол Хангаан нурууны баруун хойд биес их авч Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосон Зингэл, Их уул сумын нутгаар Тарбагтан нурууны араар Булнаан нурууны урдуур урсаж Хөвсгөл аймгийн Жаргаланд Галт сумын нутгаар дамжина. Төмөр булаг сумын нутагт байдаг 5 голын бэлчир хүртэл 430 гаруй км урсаж Хөвсгөлийн улсаас их авсан Дэлгэр моринтой нийлж Сэлэн морин үүсгдэг.
За эдрийн голд Тарвагтай нуруунаас их авч Зовхон аймгийн Тосон зингэл сумын нутгаар урсах Хожуулын гол, Ихүү сумын нутгаар урсах Цэцүүхийн гол нийлхээс гадна Хангаан нуруунаас их авч Архангай аймгийн Чулуут Өндөр улаан сумын нутгаар урсах Чулуутын гол нийлдэг. За Чулуутын голд Хангаан нуруунаас их авч Архангай аймгийн Цахир сумын нутгаар урсах Хойд тэрхийн гол, Хангаан сумын нутгаар урсах Урд тэрхийн гол хоёр Тариад сумын нутагт байдаг тэрхийн цагаан нуураар дамжин голд нийлдэг. Мөн Хангаан нуруунаас их авч Архангай аймгийн Тариад сумын нутгаар урсах Гичгний гол нийлнэ. За эдгээрээс гадна Хангаан нуруунаас их авч Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын нутгаар урсах Хануун гол, Хайрхан сумын нутгаар урсах Хүнүүн гол хоёр Булган аймгийн Баян ах сумын нутгаар дамжин 400 гаруй км урсаж Сэлэнг морьнд нийлдэг. За Сэлэнг морины хамгийн том судгал бол Орхон гол. Орхон гол Хангаан нурууны зүүн биеэс их авч Өр Хангаан аймгийн Батэлзий Хар хорин сумын нутгаар урсаж Орхны гөндөгөөр дамжин хойшоо эргэж Архангай аймгийн Өгийн нур Үлзий сумын нутгаар өнгөрч Булган аймгийн Сайхан Орхон сумын нутгаар дамжин Сэлэнг аймгийн нутагт Дөрөнгийн нурууны урдуур өнгөрч Өвөр ханга, Архангай, Булган Сэлэнг аймгийн нутгаар 1100 гаруй км урсаж Орхон Сэлэнгийн бэлчирт Сэлэнг морины хамгийн том цутгал болон цутгадаг. Орхон гол Хангаан нуруунаас их авч Архангай аймгийн Их Тамир сумын нутгаар урсах Хойд Тамирын гол, Цэнхэр сумын нутгаар урсах Урд Тамирын гол хоёр Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгаар дамжин Орхон Тамирын бэлчирт Орхон голтой нийлдэг. За Орхон гол Сэлэнг морины хамгийн том цутгал болдог бол Орхон голын хамгийн том цутгал Туул гол. Туул гол Хинтийн нурууны баруун биеэс их авч Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутгийн баруун хойд талаар урсаж Эрдэнэ сумын нутгаар дамжин Горих тэрэлж Сэлэв хөлийн гол дунд гол зэрэг голуудыг ойртой нэгтгэж Богдхан уулын ар хормоогоор улсын нийслэлийг эмжин өнгөрч Төв аймгийн Алтан булаг сумын нутгаар урсаж Төв аймгийн Өндөр ширээт сумын нутгаар баруун хойш эргэж Лүн сумын нутгаар дамжин Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэг ханга сумын Хилийн завсраар өнгөрч 700 гаруй км урсаж Сэлэнг аймгийн Орхон туул сумын нутагт Орхон туулын бэлчирт Орхон голд нийлдэгэ. Түүнчлэн Хинтийн нурууны салбар улсын баруун хойд биеэс их авч урсах баруун хараа, зүүн хараа, Ерөө, Баян гол, Шарын гол зэрэг голууд Орхон голд нийлнэ. За ийхүү Монгол орны Хангаа Хинтийг хөвсгөлийн улсаас их авсан дээрх гол морнууд Орхон Сэлэнгийн бэлчирт уулзаж улсын хилээр гарч байгаль нуураар дамжин хойд мөсөн талааг зордгоо. За тэгвэл эдгээр гол морины айс савд монголчууд бид бүхэн эрт дээр цагаас нааш үеэс үе дамжинаж төрж амьдарч байгаа. Тийм болохоор их болсон байгаль гол усаа хайрлаа хамгаалж, хараа хяналт тавьж, цэвэр ариун байлгаж, бүрэн бүтэн ирээдүйн хойч үедээ өвлүүлэх учиртаа Монгол төрийн бодлогоч үүн чиглэх ёстой. Тийм болохоор энэхүү бичлэгийг үзэж байгаа хүн бүхэнд их болсон байгаль гол усаа хайрлан хамгаалж зөв зохистой харьцаж байхыг уриалж байна. За энэ удаагийн бичлэгээр Монгол орны Хангаа Хинтийг хөвсгөлийн улсаас их авч Сэлэнг морин нийлдэг гол моринуудын талаар товч мэдээлэл хүргэлээ. За эдгээрээс гадна Хангаа Хинтийг хөвсгөлийн улсаас их авч өөр тийшээгээ урсдаг олон голууд байгаа. За тухайлбал Хинтийн нуруунаас их авч урсах Онон хэрлэн Улзын гол, Хангаан нуруунаас их авч урсах Онгийн гол, Байдрагийн гол, Завхан гол, Булнаан нуруунаас их авч урсах Тисийн гол зэрэг голууд бий. За дараагийн бичлэгээр эдгээр голуудын талаар болно. Монгол орны дөрвөн их улсын нэг болох Монгол Алтан улсаас их авч урсах гол моринуудын талаар мэдээлэл оруулъя. За энэхүү бичлэгээ энд хүргээд жаргая. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ёроё. Иргэн уулзлаа. Түр баярлалаа.